95 сарын 2 ингээд дуусах тийшээ хандсан байна. Ягаад гэвэл одоо шөнийн 10 болж байгаа гэж би найдаж байна. За тэгээд хүмүүс ер нь бичлэгээ айгу янз янзаар хийд юм байлээ. Би бол нэг яг ингээд их зурдаасаа хөвчлэн хийдэг. Тэгээд анх болохоор би Москвад ирэхэд ер нь рублийн ханш би 37-оор одоо Монгол мөнгө рубль руу болгодог байсан бол яг өнөөдрийн ханш нь 44.8 байна. Тэгэхээр 45 гэсэн үг. Тэгээд яг 40 руу гинт ороод ирэхлээр нь ямар амар өсөд байна гэж ер нь бодож исэн. Одоо тэгэж ерөөсө бодоход болчих. Хүс рүү орцгоё. За тэгэхээр надаа би ингэж нэг харуулах зүг удаа яхаа. За ихэн давсан юм маань болохоор банан авсан. Тэгээд томат авсан байна. Помидор. За мэдгүй помидор авсан байна. За тэгээд помидор авсан байна гэж би хэлсэн юм уу? Дараа нь болохоор би талх авсан байна. Энэ талх болохоор үнэхээр гоё. Рубль гэдэг. Тэгээд одоо ясны хурал юуны хурал гэдэг үлээ. Би хизээж тагаанлах эргэлдэггүй. Амар их шийдсэн. За тэгээд дараа нь юу авсан бэ гэхээр манго авсан байна. Юу юм бэ? Би энийг анх удаа туршиж үзэх чинь. Тэгээд юу юм бэлээ? Таиландд үйлдвэрлэсэн юм байлээ гэж мэдээ. Би нэг ахтай амарсан уншиж авсан болохоор мэдээд байгаа байхгүй. Таиланд манго. За тэгээд дараа нь болохоор манайх ийм йогурт. Финландын йогурт. Надаа үний хувьд тэгээ боломжтой. Тэгээд амтны хувьд бас амар амтан таалагддаг. Тэгээд би ер нь их хвчлэн дэлгүүр орохдоо 6 ширхгийг авдаг. Өнөөдөр би 4-ийг авсан байна. Папая нэг юм уу 2-ыг идчихэхэд ер нь дангойдог. Нэг юмрхүү. Тэгээд би үлдэгдлийн тэгээд би талхнаас 2-ыг авсан байхгүй юу? Энд нэг нь тэгээд энд юу авсан? Энд нөгөө тандлаар хуу маягийн юм. Тэгээд түрхдэг шоколад. Зубная паста гэж авч. Тийм итгэхгүй юу? За мэдгүй. Шоколад нь заяа. Тийм. Шоколадная паста. Шоколадная паста шүү заяа. Тэгээд энэ угаасаа нэг ийм чихэр мэхэр тэгэл снэк янз бүрийн юм байдаг штэ. Авч идэх нь бол ер нь ховор. Ягаад гэвэл би чинь оюутан хүн шүү дээ. Оюутан хүн чинь тэгэл иймэрхүү юм байнга авч идэж чадахгүй. Тэгээд ч би бас эрүүл мэндэ боддог хүн л дээ. За мэдгүй би ямар ч яагаад өнөөдөр гинт аммаар санагдсан ойлгохгүй. Миний өнөөдрийн хизээж хүнсэндээ авдаггүй нэмэлтээр авсан юм. Шоколадная паста. Зүгээр л ийм түрхдэг юм. За монголоор юу юм бэ? За ийм юм заяа. Тэнгүүтлээ юу авсан? Сүү авсан. Би тараг йогурт хийддэг болохоор ер нь бол юу авдаггүй байхгүй юу? Сүү тэгээд битгөө өнөөдөр яагаад ч юм сүү умаарсан. Би та нарт сүүгээ харуулъя да. Тэгээд сүү энэ. Сүү. За ийм домик вэ древний ингэнэ. За би ерөөсөө дахиж ийм орс бичгтэй юм уншихгүй шүү заяа. Ми угаасаа юм сайн чаддаггүй юу? My бедний русский язык. Sorry гэж. За тэгж яах вэ? Ингээ боёдоор би юм аваад ирээ заяа. Будаа авсан. Тэгээд энэ будаа болохлээ. За мэдгүй. Логон зориулсан будаа мэдгүй. Надаа энэ логон зориулсан будаа ингээд ширхэх гэн айгу том санагдаад идэг. Тэгээд ер нь том ширхдэг будаа бас хөлсөгдгөм шиг санагддаг. Гэхгүй юу? За зүгээр миний л бодол. Миний бодол манайхан мартаарай. За дараагийнх нь болохоор яа за боли энэ бол ингээ
хүм болгоны хэрэглэн шүү дээ манайхаа. Ойлгоорой намайг. За тэгээд апельсин авсан байна. Апельсин авсан байна. Апельсин авсан байна. Тэнгүүтлээ. За ингээл дууссан юм байна уу? Тэгээд энэ бол Монгол мөнгө. За бас нөгөө нэг юм яг finally яг юм 7 хоногийн юм хүнс мүнс биш. Одоо юу гэдгийг 7 хоногийн хоногт ингээд 2 удаа 3 удаа дэлгүүр ордог байлаа гэхэд тэрнийх нь 1 удаа орж байгаа. Ийм яг 7 хоногийн дундуур орж байгаа худал тавалт гэх юм уу. Тэгт өнөөдөр гол тавтгал та. Тэгээд яг ингээд амьдралд амир хэрэгтэй байнг өдөр тутам мэддэг юм аа авсан ч юм шиг аваагүй ч юм шиг. Тэгээд би сайлж мэдгүй байна. Яг будаа бол ингээд бидний амьдрал ойд үений амьдралыг амир авардаг тий. Тийм би энд ирснээс хойш юусоо тийм урал мөрөл таслах ч юм уу, уралтай төрлийн хоол, цөм вогт хийж идэггүй. Ер нь тэгэл будаа хахад тэгэл бүх хоолыг хийдэг ер нь. Нэг тиймэрхүү л энэ да. Тэгээд яг будаа бол ингээл хэрэгтэй. Тэгээд бусад удаа яг нэг юм бид нар байнга хэрэглэдэг юм мах өндөгч юм уу. Яг тэр зүйл нь бол хөр хөгчөнд маань байсан учраас аваагүй. Тэгээд мандрин их авдаг хгүй юу. Тэгээд мандрин манад байсан бас дэлгүүрт байгаагүй. Би Спараас хүмүүсээ зөвлөсөн. Ер нь нөгөө Спарч Европ дэлгүүр лөө. Ер нь жоохон тийм тэгээд зарим нэг зүйл нь Европ орж идэг. Надад бол амар таалагддаг манай Спар. Надад нэр Спар амар таалагддаг. Ер нь Олента, Спар, Бриксток, Магнит гэдэг зөндөө олон дэлгүүр байгаа шүү дээ. Тэгээд ягаад ч юм надад таалагддаг. Тэгээд тиймэрхүү л юм. Одоогийн байдлаар хамгийн дуртай хүнсний дэлгүүр. Тэгээд та нар маань дараа жил ирэх юм бол Спараар хүлээлгээрэй. Гэж. За юу ч ярьч уу. За. Тэгээд би энийг оруулах үгүйгээ сайн мэдэхгүй байна. За оруулж ч магадгүй, оруулахгүй ч магадгүй. За тийм байна да. Баяртай.